За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За хит оног дээл өмсөж байгаа. Дээлээ дайлцсан чи бас л курт өмсөж бас л хүүтэн байна шүү. Дээл бас л нөмөртэй юм а тий. Тэр өвдөг энэ нуруу муруугаар чинь түшигтэй ямар гоё юм бэ? Нэг дотортой дулаахан дээл өмсөж ивэл зүгээр юм байна шүү. Сая курт өмсөж гарсан чи бараг эндээ сийгч шүү. За тэр яах вэ? За өчтөр тэр совдоо уяг гээд одоо нөгөө эхнэр хүүхдээ алддаг залуутаа ингээд уулзлаа. Тэгээд одоо энэ доочин дэлгэрүүр найзд бас баярлалаа. Амархуу дүүд баярлалаа. Бас ирээд ингээд лайв хийж өгөөд олон түмнийгээ уриалж өгөөд тийм ээ. Маш их баярлсан шүү. Тэгээд дэм-дэрэндээ одоо тэр аллага болсон газар тэр залуу бол хизээч яаж чадахгүй буцаад амьдрч чадахгүй. Бийч чадахгүй, дэлгэр мөрөнч чадахгүй, амархууч чадахгүй байхгүй. Ирэх хүмүүс бол тийм аимшигтэй юм болсон газар хинч амьдрч чадахгүй. Хардаар зүүдлээд тэгээд одоо дүүг бас байртай болгочихгээд ингээ уриалсан. Тэгээд ард түмэн маань бас үхэл хагцал өвчин зовлон гэдэг чинь хэцүү. Тэ ийм үед нэг жоохон бие биендээ дэм өгчүүл бас сайхан байна. За тэгээд тэрнээс гадна тэр том охин нь яагаад өөр айлд байсан юм бэ гэдэг ингээ хүмүүс маш их асуугаад чатаар орж асуугаад байна. Тэр урталт нь болохоор нэг эмээ өвөө хоёр амьдэрдэм байна. За тэр өвөө нь болохоор 5-7 төрш компанид ажилладаг. Шөнөөр нөгөө ажилт нүүрс мөрсөө шуудалт юм уу? Ачт юм уу өөрхөн амт. Тэгээд ажилтаа байсан. Тэгээд эмээ нь охиноо ингээ цуг хонуулж ачаа гэ тэр өдөр яг ингээ гуугаад тэгээ өглөөгөр тийм хэрэг болсон юм байна шүү дээ. Тэгээд гуугаад нөгөө охин нөгөө эмээтэй цуг ханиндаа хонж исэн юм байна. Тэгээ тийм л юм байна. Түүнээс биш тэр охиныг нэг тусдан тэгээд маргаад хөөгөө тэр айл майлд хонуулсан юм бол байхгүй. Тэгээд одоо энэ нэг бас хөөргөн амтныг бас л нэрэ нүдлээ шүү дээ. Одоо гэр бүлийн хүчирхийлэл хийдэг гэл энэ залууг чинь өчтөр өмгөөлөгчтэй нь уулзсан. Ямар ч тийм хүчирхийлэл хийгээгүй. Айл 21 онд нэг охиных нь гарын төлөгдөчөөд хин ч гэсэн сандраал ингээл хоорондоо чи авч явахгүй байсан, ингэхгүй байсан, харж явахгүй байсан ингээл маргалдаг үстэй. Нэг жижиг айл гэрт маргаан байдаг үстэй. Тэгэл одоо тэр чинь эхнэрээ зодож нүдээгүй, аригтар суугаагүй зүгээр гэр бүлийн тийм нэг жоохон маргаанаас эхнэр нь бас яатсан юм бэлээ, цагдаа 102 дуудсан юм бэлээ. Тэ тиймэрхүү маргаан бол ингээд гэр бүл болгонд байдаг аа. Тэ тэрийг бол ингээд хүчирхийлэгч ийм тийм гээл тэр залууг одоо үнэхээр мундаг залуу байлаа. Архиудгүй, тамиг татдаггүй, амьдралын төлөө. Тэгэл наан нэг жижиг юм сонсчоод манайж харлуулаад тэр хүчирхийлэгч ингэжсэн тэгжсэн гэл муухай штэ. Тэ амьдралд нь орж үзээгүй тэр хүнийг юу ч мэдэхгүй ижиж тэгэл хүний үгээр үг хийж ингэж бие бинийгээ доошоо ингэж хийдэг манайхан муулдаг тийм их зовлон үзээ явж яхад нь нэмж дэвсэлдэг энэ нэг балиар зангаал одоо болчмоор юм байгаа монголчуудаа. Тэ за тэгээд тийм байна. Дэлгэрүүндөө баярлалаа. Амархуудаа баярлалаа. Урлагийнхнаас одоо амархуу анх надтай ингээ холбогдож ирсэн. Тий. Ахаа тэр 5 хүүхдэд тусламаар байна. Би ингээ дуулъя. Шинэ жилээр дуулъя. Тэгээд тэр дуулсан мөнгөө ингээ тэр 5 хүүхдэд хандивлаа гэсэн. Тэгээд бид төр дахиад холбогдож чадаагүй л дээ. Амархууч ажилтаа би ч ачаал ихтэй байж таараад тэгээ өчтөр ирээд бас тэр залууг ингээд уриалаад өөрөө одоо тэр хандивт нэгдсэнд баярлалаа амархууд. Дэлгэрүүрэндээ баярлалаа. Тий. За тийм бай.